худлаа аваад гарах тэр үеэ мэдрэх ёстой. За тэгээд гарахтаа бие сайн суллаад өшөө одоо тэр сонголтынхаа тэр үзүүлэлтийг өшөө ахиулаад өгнө. Тэгээд ингээд тий доор хаяж 30 секунд барих ёстой гэдэг. Тэгжээ сонголтын дасгал бол. За баярлалаа. Тэгэхээр саяны дасгалыг бас үзэгчид маань гэрээ нөхцөд бас хийх байхаа гэдэгт итгэлтэй байна. Тэгээ би ч гэсэн энэ дасгалыг сайн хийнэ. Уул нэг амархаг хэлбэр юм шиг байна. Тэгээд маш энгийн шүү дээ. Маш энгийн дасгал байна тий. Тэгээд өнөөдрийнхөө ярилцлагыг бас эхний ярилцлагынхаа эхний хэсгийг бас өндөрлөх гэж байна үзэгчтэй. Тэгээд эхний зочиндоо би энэхүү шидэт төрөвч гээд энэ номыг бэлэг болгоо өгч байгаамаа. Тэгээд мөнгө санхүүгээ одоо зохицуулах, мөнгийг хэрхэн хуримтлуулах тухай их гоё тийм уран зохиолын маягаар бичсэн юм ном байлээ. Тэгээд ном шатартай гэсэн өнөөдрөөс нэвтрүүлэгт маань идэвхтэй оролцсон зарим одоо асуулт асуусан үзэгчийг Сарангой фитнес клубээс бас урамшуулна гэсэн. Ямар шагналаа вэ? 1 сар хичээл хэрэг. Чөлөөт бүхийн хүүхдийн олимпийн авраг Баццэг ирсэн байна. Тэгээд би Баццэг сая надаас асуулт асуусан тий. Тэгээд бас Баццэгтаас ирэх юм чиг бэлгэлж байна. За тэгээд тэр бас охин байгаа. Тий, тэнд 2 охин байгаа. Ингээ 3 охин байгаа тий. За, энэ 3 охин маань нэр утсаа Сарангой багшид бичүүлээд тэгээ очиж бас хичээллээрээ гой сайхан төгс сайхан бие галбиртай болоорой гэж та гуравтаа хүсэх байна. За тэгээд нэвтрүүлгийн эхний хэсгийн ярилцлага өндөрлөж байна. Дараагийн зочин бол урлагийн авьяаслаг нэгэн эмэгтэй байгаа. Суугаа бити солиорой. За ингээд таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа. Шоу үргэлжилж байна. Одоо би студидтэй дараагийнхаа зочныг урих гэж байна. Тэгэхээр манай дараагийн зочин бол Монголын Мисс 2003 тэмцээний мөнгөн эрдэнэ өргөмжлөлт, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Отгон Цэцэг хөрөлцөн ирлээ. Октав. Сайн уу? Орой минь төргий. Урьдчилан тайлбарлая. За тэгэхээр отоотойгоо өнөөдөр уулзж байгаадаа маш баяртай байна. Үнэхээр сайхан харагдаж байна. Баярлалаа. Үзэгчтэй бас энэ өдрийн минь төргий. Зун болж байна. Зуны амралтаа хэрхэн өнгөрөөхөөр төлөвлөж байна. За миний хувьд хэм бол манай театр бас шинэ уран бүтээлүүдэд орж байгаа. Тэгээд шинэ уран бүтээлүүд одоо явагдаж байгаа учраас ажилтай байгаа. Тэгээд ер нь 107 сарын 15-нд наадмаас хойш амардаг. Тэгэл 8 сарын 10 гэхэд эргээд ажилдаа орчдөг. Тэгээд ганцхан сарын хугацаанд бол асар их юмыг амжуулах гэж хичээдэг. Амрах болоод ажиллах болоод одоо чөлөөт уран бүтээл гэх мэтчлэн бүх юмыг амжуулах гэж оролцдог. Тэгээд миний мөрөөдлийн дүр нь ямар дүр вэ? Жүжигчин болгондаас мөрөөдлийн дүр аа шүү дээ. Мэдээж зөвхөн би хүн айгүй их тийм хол том юмыг мөрөөдөх ёстой гэж боддог. Мөрөөдөх мөнгө төлдөг учраас тийм болохоор би нэг гоё Бродвейн театрт одоо яг нөгөө Монголын хамгийн анхны хөгжим театрын жүжигчний мэргэжлэр төгссөн учраас яг мэргэжлийнхэн дагуу тийм дүр бүтээх юмсан гэж боддог. Одоо жинхэнэ ингээл одоо надаас юу гэдیں бүхэл хөлс хүч одоо нулимс те зовлон одоо гуниг бараг л яах гэж би жүжигчин болвоо гэж бараг одоо нэр хамраа газар шааж байгаа ч хамаагүй миний бүхэл байгаа юмыг надаас шаардахаар тийм дүрийг зүгээр нэг бүхэл бүтэн жүжигийн нэг хэсэгхэнд нь ч гарсан хамаагүй тийм Бродвейн театрт дүр бүтээх юмсан гэж хүсч мөрөөддөг. Зүгээр одоо Монголдо юм уран бүтээлж байгаа учраас мэдээж эрэг гоё Монгол хатны дүр тоглохыг хүсдэг. Тэгэл эрэг талын гой бүсгүйчүүдийн дүр тоглоё гэж бодоод байгаа шүү дээ. Дандаа нөгөө эсрэг дүр тоглосоор хагаад бүр нөгөө хүмүүс манайхан ч дандаа ингээ дүрээр нь хүлээж авдаг. Тийм болохоор одоохондоо дахиад өрцгийн ханд биш арай өөр нэг дүрээр харагдъя гэж бодоод байгаа шүү. Эрэг дүр бүтээ гэж төлөвлөж байгаа юм ба шүү дээ тий. Чигдэрхэн би бас нэг юм харлаа л да номон дээрээс тэрэн дээр юу гэж хэлсэн бэхээр
жижигхэн өгүүлэг дээр мөрөөдөл зарна гэд бичжээ. Тэгээд яагаад мөрөөдөл зархаар болчихвоо гэсэн чинь мөрөөдлөө огт биелүүлдэггүй, мөрөөдлийнхөө төлөө тэмцдэггүй хүмүүсийн мөрөөдлийг бүгднийг нь одоо бурхан авцсан. Биелүүлж чаддаг хүмүүс зарна гэд тэгжсэн байна. Чи мөрөөдлөө биелүүлэхийн төлөө юу хийж байна? Ер нь мөрөөдлүүдээ биелүүлж чадчихэв нөө? Би бол мөрөөдлөө эхнээс нь ахуулаад зах цухаас нь ямар ч хэсэн биелүүлж байгаа гэж хувьдаа боддог. Жаахан бахтай би урлагийн хүн болно гэж мөрөөддөг гэсэн. Тэгэл ер нь би жоохон тийм миралаг охин байсан байхгүй юу? Тэгэл зургатаар ингээл гой ихч гардаа шин. Жүжигчин, дуучин, бүжигчин ямар ч хүн гарлаа гэсэн ингээл очиод энэ миний ихч хэл дараал дүүдэртэйгээ булаацалтаад энэ миний ах гэж сэтгүүл үзсэн ч гэсэн ингээл яг тэгдэг байсан байхгүй. Тэгэл дотроо нөгөө ингээл мис ингээл гоё сайхан бүсгийн тэмцээн ингээл гарч хахад би яг ийм ихч олно гэл яг тэгж мөрөөддөг байсан байхгүй. Тэгээд ямар ч хэсэн хүн би өөрийгөө бас Монголын сайхан бүсгүй болно гэж ерөөсө төсөөлөөгүй. Тэгэхэд хүн ер нь өөрийгөө айгүйх чамлд юм байна л да. Би ерөнхийдөө хувьдаа өөрийгөө амар чамалдаг. Тэгээд тэр одоо Монголын сайхан бүсгийн тэмцээнд ороод 200 гаруй охин өрсөлдөөд би бас ингээд 2 дугаар байранд тийм мөнгөөр өргөмжлөл авсан. Тэгээд өөрийгөө үнэлэх хамгийн одоо том үнэлэмжээ тэндээс олж авсан гэж хэлж болно. Тэгээд би өөрийгөө голж болохгүй юм байна тий. Хүмүүс намайг ингэж үнэлж яхад би ягаад өөрийгөө ингэж голох ёстой юм? Би тодорхой хэмжээгээр өөрийгөө үнэлэх ёстой юм байна гэж хувьдаа бодсон. Тэгэл дараагийнхаас нь ахуулаад би багдаал өсөж мөрөөддөг байсан. Нөгөө дуучин бол дуучин, жүжигчин бол жүжигчин, бүжигчин бол бүжигчин гэл ингээл юм туушрахтай, туушрамтгай юм шиг ингээл юм болгоноор савчдсан юм шиг тийм байсан. Гэтэл би яг ингээд тэр бүхнийг хамсарсан хөгжимд театрын жүжигчин гэдэг одоо Монголд ганцхан удаа тийм анги төгссөн. Соёл урлагийн сургуульд. Тэгээ яг тэр ангид нь би бас таарж орсон. Тэгэхээр би бас ингээл адтай нэгдүгээр, хоёрдугаартаас миний мөрөөдөл ихнээс ахуулаад биелж байгаа. Тэгэл яг улсын драм Эрдмийн театрт би жүжигчин болно гэж тэмүүлээд орсон тий. Тэгэл оронгуудаа би яг энэ хөгжим театрын жүжигчин гэдэг мэргэжлийг эзэмшснээрээ яг энэ мэргэжлийнхэн дагуу одоо Парисын дайрхын сүм гэж тий Монголоос маш том дэлхийн сонгодог жүжиг одоо мюзикл маягаар тавьсан. Дуутай, бүжигтэй яг энэ дүрд би бас гол дүрийг авсан. Миний анхны дүр театрт орсноос. Тэгэл миний мөрөөдөл бол айгүй ихнээс ахуулаад бэлж байгаа гэж бодож байгаа. За. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Сваровский. Сваровский эрхэмсэг бүсгүй таны төгс төгөлдөр оршихгүй. Сваровский. Би телевизээс бүлчгүн ажил мэргэжил маань намайг өгөөж гоо сайхан байхыг шаарддаг. Харин миний гоо сайхны түншил Экобити салон. Энд үс засал, нүүр будал, маникюр, педикюр гэдэг бүхэл үйлчлэгийг авч чаддаг. Би туйлын барьж байдаг. Таны ч бас сонголт Экобити салон. Сваровский. Их хотын эрхэмсэг бүсгүй таны шинэ гоёл. Сваровский дэлгүүрт ирлээ. Болрын ертөнцөөр айлчлаарай. Эрхэмсэг бүсгүй таны төгс төгөлдөр оршихгүй. Сваровский. Би телевизээс бүлчгүн ажил мэргэжил маань намайг өгөөж гоо сайхан байхыг шаарддаг. Харин миний гоо сайхны түншил Экобити салон. Энд үс засал, нүүр будал, маникюр, педикюр гэдэг бүхэл үйлчлэгийг авч чаддаг. Би туйлын барьж байдаг. Таны ч бас сонголт Экобити салон. Нууц авьяас байна уу? Өнөөдөр хинт ч хэлээгүй, хүмүүсийн сайн мэддэггүй ямар нэг нууцаа задлаач. Би хаяа ингээл нэг тийм уйдгартай ч юм уу, сэтгэл хөдлөсөн ч юм уу, тийм үедээ ингээд айгүй хэмиг боддог. Тэгээ тэр үедээ бас ингээд сэтгэлд бууж байгаа юм а цаасан дээр буулгадаг. За шүлэг бичдэг байх нь тий. Тэгээ би яг ингээд нэг ийм нууцаа та бүхэнд бас дэлгэе гэж бодлоо л та. Тэгээ нэг би урд нь хинт ч уншиж байгаагүй. Тэгээ нэг удаа манай театрын найруулагч, одоо төвшин найруулагч гэдэг байгаа өөрөө ингээд жүжиг найруулад тэр жүжигийнхаа одоо дууных нь үгийг өөрөө бичсэн байхгүй юу. Тэгээ дуу чин дуулаад энэ дууны үг ямар байна, дуу ямар болж гээд надад сонсгосон. Тэгсэн чинь надад айгүй гоё санагдал.
өөр ирэхгүй анх удаа би тэр төвшин авирагчдаа нэг уншиж өгч ирсэн. Тэгэл ингээ айгуу сонь нэг хүнд ингээ шүлгээ ингээ уншиг нууц авьяасаа хүн дэлгэхдээ ингээл айгуу сандардсан байл шүү дээ. Тэгэл унших гэсэн чинь бараг л ингээ сонирн болоод нүүр улаагаад заяа. Тэснээ бараг л ингээл нүднээс нөлмөс гоочвол нэг сонирн болд юм лээ. Тэгээд одоо би зоригтойгоор дэлгэцээр үзэгчтэй болон та бүхэнд ингээ өөрийнхөө нэг нууцыг дэлгье. За энд бол нэр байхгүй. Тэгээд нэг өглөө би босоод ажилдаа явах гээд яагаад ч юм би нэг манайх өглөө 10 цагаас цолж яхад би 9:30 гэхэд ажил дээр очицсан. Тэгээд амар их юм цас ороод өглөө гэрээсээ гарсан чинь ингээд цав цагаан болсон. Тэр чигээр ингээд ерөөсөө зам цагаан тэгэл бүхэл орчин тийм цагаан. Тэгээд өглөө эртээ суучраас нэг тайван амгалан өдрөөсөн байхгүй. Тэр бутасаа өдрөөсөн болохоор өглөө баг машин байгаагүй бас. Тэгээ би ажил дээр очиод манайх би 9:30 гэхэд очицсан. Манай өрөөнийхэн ч ирээгүйсэн. Тэгээд нэг ингээл цонхоор хараад ямар ч юм шиг гой санагдал. Тэнгүүдээ өөр ирэхгүй яг энийг бичсэн. Тэгээд ер нь бол би бас их мөрөөдмтгий. Дандаа л мөрөөдж явдгийн. Тэгээд яг мөрөөдлийн тийм гой цагаан тийм мөрөөдөлтэй тийм юм дуртай. Яг тэр үгээс бичсэн. За хамтдаа сонсцгоё бүгдээ. Цас бударсан өвлийн шөнө цагаахан мөрөөдлөө зүүдэндээ би харлаа. Хөвөн цэнхэр үүсийн дундуур хун шовоо мэд далавчаад илхэн хөөхөн бяцхан дэгдэхөнөдөө манлайлж хосоор хоёул дүүлэн ниснэ. Огторгуу ямар уужим юм бэ? Орчлон хорвоо яасан баян юм бэ? Дэлхийг би бүхэлдэн атгахыг хүсэж байна. Диваачнд би амьдрахыг хүсэж байна. Дурлалдаа би шатахыг хүсэж байна. Дурд гачаалаар би цадахыг хүсэж байна. Нар шиг би мандаж байна. Сар шиг би гэрэлтэж байна. Одод шиг би гялалзаж байна. Орь залуугаараа манлайлж байна. Одоо л хүсэлт минь билж байна гэтэл орондоо би сэрлээ. Зүуд билээсэ гэж зүрх минь огшиж байна. Зүгээр нэг мөрөөдөл бишээ гэдэгт итгэж зурвас болгон буулгахаар би шийдлээ. Итгэж байна би энэ зурвастаа. Ирээдүйн амьдралын минь зурлах төөрөг энэ зурвас маань болгоо. 2009 оны 11 сарын 12. Тэгэхээр ирээдүйн зураг төөргөнд авахаа гэдэг итгэлтэй байна. Баярлалаа. Тэгээд энэ ингээд хичнээн ингээд хуучирч илэгдсэн ч гэсэн ингээд миний өөрхөн сэтгэлийн одоо тэр зүйлийг буудгадаг дэвтэр маань. Тэгээд би энэ дэвтэр дээр хайртай. Найз залуутай юу? Одоогор бол найз залуу байхгүй. Ганц би синглэрэ гэдэг шүү дээ. Тэгээ чамаагаас залуучууд эргүүлдэг ах л та. Магадгүй ингээд таалагдахгүй байгаа залуучин ч юм уу эргүүлээд байвал ямар зан ааш гаргадаг вэ? Ер нь бол хүнийг гомдохоос би жоохон айдаг. Тэгээд одоо чи битгий намайг эргүүлээдээ гэж муухай хайрцсан чаашийн зүгээр л яг ингээд илэн талангүй хэлдэг. Хоёлаа зүгээр сайхан найзууд бай. Чи од миний ингээд сонирхлын залуу биш. Би ингээд шал өөр сонирхолтой, миний фокус өөр гэд хэлдэг. Тэгээ ямар нэгэн байдлаар бас хэлхээсээ илүү тийм үйлдэлээр төрөн бэрсэн штэ. Ингээд найлах хатаад ч юм уу учиргүй ингээд л наалдаад байхгүй. Ингээд илүү их тийм цэгцтэй харьцдаг ч юм уу те. Цэгцтэй байна гэдэг маань ингээд одоо нэг ялганахтаа биш үгүй бол бие ингээд цэг суухтаа биш ингээд харьцаа маань илүү их тийм дотн юмыг бий болохгүйгээр зүгээр их тийм найз нөхөрлийн маягаар харьцаж тэгээд хүн нэг төгрөгтэй байснаас 1000 найзтай үг гэж байдаг штэ. 1000 найзтай байсан дээр яг тэгэж боддог. Тийм учраас тийм олон сайхан найз нөхдөдтэй хамт олонтой байхыг хүсдэг. Тэгээд би өөрөө нөгөө манайх чих ам бол олууллаа штэ. Тэгээд бас одонгийн охин нь айдын. За. Тэгээд тийм их олон хүн дунд өссөн болохоор тийм олонний дунд хамт олонтой найз нөхөрлөл одоо хүрээлэл тийм дунд ингээд олуула дуутай одоо хууртай тэг хөвгөлтэй тэгж байх их дуртай. Тэгвэл чамд ямар залуу таалагддаг вэ? За мэдээж эрэгтэй хүн бол хүн болгон өөрийгөө айгуу гоё эрэгтэй хүн ялангуяа хамгийн нэг өөрийгөө цэвэрхэн авч явах ёстой гэж би боддог. Энэ бол бүх хүнд байх ёстой чанар. Нөгөө тэгвэр хэрвээ миний хань болох юм бол өөртөө нийцүүлэх юм бол мэдээж нэгдүгээрт тодорхой хэмжээний тийм урлагийн мэдрэмжтэй. Тэгжээж л одоо хамтран амьдарч гэр бүл болж насан туршид амьдран штэ. Тэгээд би жоохон тийм өндөр нуруулаг тийм залуучуудад дуртай. Тэгээ гоё эмэгтэй хүнтэй зөв боловсон харьцдаг тийм тэгэл гоё мэдрэмжтэй хүмүүстэй нэг тийм нээлттэй элен таланг харьцдаг хүмүүс байдаг ш. Тийм хөдөлгөөнтэй ажил хэрэгч юм уу те. Тийм хуурамч биш. Тийм залуучуудад дуртай. Чиний хувьд хайрыг юу гэж тодорхойлох вэ? Хайр өөрөө үнэхээр гайхалтай зүйл. Тэгээд хүн болгон хайрыг хүсдэг. Гэхдээ
баг би бас нэг уншиж ийсэн яг Парисын дайрхын сүм Эсмералда тоглоход судалгаад өрийн судалгаа хийгээд одоо тэр чинь одоо агуу хайрын түүх штэ. Үнэн хайрын түүх. Тэгээд уншиж байхад надад тийг санагдчихсан байхгүй тийм манай найруулагч Пара ах бас хэлжсэн. Хайр одоо баг 1000 хүний нэгэнд нь л олддог зүйл. Үнэн хайр гэдэг бол тиймдээ ч одоо энэ Ромео Жулиета тий одоо энэ Парисын дайрхын сүм гээл дэлхийд алдартай энэ бүх одоо зүйлүүд бичигддэг. Тэрүүгээрээ ингээд үзэгчдийн одоо сэтгэлд хамгийн их одоо гайхалтай хүрдэг. Тэр одоо бүхэл юм ингээл хайрын тухай дуу байдаг, хайрын тухай шүлэг байдаг. Кино болгон дээр л хайр гардаг. Хайр өөрөө тийм дуусшгүй сэдв баггүй юу? Агуу тийм том сэдв. Тэгээд яг үнэнч хайр бол баг 1000-д нэг тохиолддог. Тэгээд тэр нь одоо жишээ нь тэр Эсмералдагийн Феб төгсөн хайр, тэр Квазимотогийн Эсмералдад өгсөн хайр тий. Амьд үжээж өгсөн хүнийг тэврээд хамт өхөн тий. Сэтгэлээрээ хатаж өхөн гэдэг бол амар хайр байгаа байхгүй тий. Тэгж боддtiin. Тэгээд хэрвээ тийм сайхан үнэнч тийм гоё хайрыг олох юм бол хүн алдахгүй төлөө зүтгэх хэрэгтэй гэж бодож байна. Ер нь их тийм мөрөөдөлт хийсэн шүү дээ. Яг үлгэрт гардаг шиг л одоо би заримдаа ингэж боддог байхгүй. Инээдтэй санагдах бал та. Хүн харахад би ингээд айгүй том хүүхэн шүү дээ. Гэтэл би одоо ингээд яг ингээд өөр хүнтэй хамт амьдарч үзээгүй тий. Яг л ээж хоёрхан гараас гараагүй байгаа байхгүй юу. Тэгэл эцэг өх хоёр маань намайг айгүй хайрладаг. Тэгэл хүний нүдэнд бол нэг том юм хүүхэн яваад идэг. Нөгөө гэрте очингууд нөгөө ээж аавын хайртай ирэх охин л байгаа байхгүй юу. Яг жоохон тэгээд хүнтэй тусдаа амьдарч үзээгүй, хүүхэд гаргаагүй гэл тэнгүүд яг үндэ би одоо хүүхдэрэл байгаа байхгүй юу. Тэгээд тийм нэг тийм нөгөө хүн бас нэг юм тийм ээж аавынхаа хажууд байгаад хахаар яг нөгөө тийм эргэж гэдэг юм уу жоохон эрхээ бас нэг одоо тийм учиргүй ингээл ингээл эрхлэхгүй байсан ч гэсэн тэгээ цаанаа нэг тийм эрхлэх